За сайн байцгаана уу? 15 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. Өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө явж байгаа үйл процессоос хуваалцъя. За миний хувьд бол одоо маш их донтолттой байсан. Өсвөр наснаас ахуулаад арих, тамхи, мансууруулах бодисын донтолтонд бол автаж байсан. За тэгээд ингээд маш олон донтолттойгоо нэг нэгээр нь тэмцээд ингэж гарч явж чадаж байгаа. Донтолтоосоо салж гарч байгаа. Тэгээ ийм хүн байгаа. Тэгээд эмэгтэй хүн тэгээд ингээд би ч нэг одоо нэг маш их юм инээмсэглэн ийм баясгалантай царайтай байгаа болохоор намайг одоо тийм хүнд амар зүйл туулсан гэдэгт бол хүмүүс итгэдэггүй. Тэгээд би одоо тэр ялан хамгийн одоо айжсэн зүйл маань бол тэр мансууруулах бодисын хамаарлаас гарчуулал болоо гэж одоо тухайн үедээ бол бодчихсэн тэр өсвөр наснда ингээд найз нөхдөйг нийлээд тэгтэл тэр мансууруулах бодис одоо ёроол гэдэг ийм тэр ёроолын доод амьдралын хүн сэтгэл зүйн тэр готролд орсон мансууруулах бодисын хамааралтай болсон тэр бүх амьдралыг би өөрөө харсан. Тэгээ тэрэн дээр бол одоо би маш олон найзууд маань тэр мансууруулах бодисоос болоод амьдралаа алдаад амиа алдаад шоронд орохыг бол харсан. За дараа нь бол архи пивний хэрэглээ бол ерөөсөө маш том донтолт хамаарал болчиход байсан. За тэгээд энэ архинаас гарах гэж бол намайг ээж маань бол маш их тэмцсэн. Тэгээд байсгаал нэг төрсөн өдөр болно те. Байсгаал нэг найзын нэг одоо юу гэдэг баяр ёслол болно. Тэгэл одоо тэр элдв баяр ёслол төрсөн өдөр дээр очихор чинь ширээн дээрээ бас яаж хоосон байлах уу гээл пив, шампасаг тэгэл арих те нөгөө жин тоник коньяк гэл ингээд нэг тавьцсан байдаг. За тэгээд ёсыг бодоод юу лээ үгээ хэлээ сэтгэлээ илчлээд нэг хундаг хоёр хундаг гэж итл нөгөө халаад тэгээд байхгүй нэмээд уугаад яваад ингээд сохтоод яваад хүрдэг. Үргэлжлүүлээд найзынтаа цаашаа караоке орно, баар сав орно. Нэг нийтээ очно гэд ингээд тэгэл ингээл бас тэр нь ингээл нэг сар болгон бараг 7 хоног болгон тавтагдана те. Угаасаа тэгэл хин нэг төрсөн өдөр болж л байгаа юм чи яах юм. Тэгэл тэр болгонд чи очино, бэлэг авна, гээл мөнгө үрнэ. Тэгээ нэг шартаж нэг хоног алтна. Амар утгагүй тийм амьдрал. Тэгээ тэр нэг байдлаас гарах гэж бол бас их хэцүү байсан. Тэгээд ээж маань бол миний ханаас маш их хөөцөлдөж явж байсан. Тэгээд архинаас бол гарч чадсан. За тэгээд тэгсэн чигсэндээ нэг шампасыг, вайн, пив өдр бол ууч чаддаг байсан. Тэгээд тэр сүүлд бол одоо шампасыг, вайн, пив чууха боли гэдэг шийдвэрийг бол би одоо бурхны шашинтай уучраад багштайгаа уучраад тэгээд бурхан багшийн сургаалыг судалж ирснээс хойш бол энэ арх, алкогол, пив, вайн гэдэг зүйл чинь ингэж хүнийг бас ингээд нэг тэр нэг мансууруулаад байгаа халаалт өвөд байгаа тэр нэг байдал нь ингээд бас юм донтолт хамаарал болгод юм байна гэдгийг бол ухамсарлаад тэгээд огт пив, вайн, шампасыг чууха байсан. За тэгээд дараа нь бол мэдээж тамхи үлдсэн. За тамхинаас гарахад бол надад маш хэцүү байсан. Тэгээд тамхитэй дам тамхитал гэж бас байдаг. Тэгээд би багасаа л ингээд тамхи татдаг хүмүүсийн хажууд нөгөө тамхины утаагаар ингээд амьсгалаад өсчихсөн. Тэгээд өөрөө дараа нь том болоод тамхи татаад сурчихсан. Тэгэл ерөөсөө гарч нь юм л өөрөө нөгөө тамхи руугаа явж идэг. Нөгөө ам чинь өөрөө тамхиа ингээд нэгчээдэг. Бүр энэ дадал суучихсан тий. Тэгээд ингээд ийм болчихсон байсан. Тэгээд өнгөрсөн 30 хоногийнхаа чаленж дээр бол би тамхинаасаа гарсан. Тэгээд энэ бол би энэ бурхны шашин багшийнхаа хүчээр бол ингээд тамхинаас гарч чадсан. За тэгээд одоо бол энэ сахарын донтолттой тэнцээд явж байгаа. За энэ сахарын донтолт бол үнэхээр чанга юм байна. За би маш олон донтолт
давтаж маш олон донтолтоос ингээд гарч чадсан ч гэсэндээ эдгээр дундаас хамгийн хэцүү нь бол миний хувьд бол энэ сахар байна. За энэ яагаад тэгэхээр энэ сахарын донтолт маань бол ерөөсөө тийм өсвөр наснаас эхэлсэн зүйл ерөөсөө биш. Энэ бүр ингээд жоохоосоо бүр төрсөн цагаасаа эхийн гизэн байхаасаа эхэлсэн донтолт байгаад байгаа байхгүй юу? Бүр ингээд бүр хүүхэд байхаасаа хамааралтай. Тэгээ хүн гэдэг чинь ерөөсөө энэ сахар гэдэг бол ерөөсөө амар бизнес эд юм байна. Дэлхийн нийтийн хүн төрөлхтний донтолт юм байна шүү дээ энэ чинь. Тэгэхээр энэ сахарын донтолтын талаар хамгийн амар нь энэ дэлхийн нийтийн эрүүл мэндийн байгууллага энэ эмчнэр нь өөрсдөө мэддэг юм байна. Мэдсэн ч одоо тэр элдв гэрээ мэрээ нууцын гэрээ мэрээ одоо юу гэдэг тийм хууль тогтоомлороо хаалттай байдаг сэдв юм байна. Тэгэхэд энэ сахарын донтолт, энэ сахарын хамаарал, энэ сахараас болж байгаа энэ бүх өвчлөлийн 90% гэж байгаа шүү дээ. Энэ зүйлийн талаар ярьдаггүй. Энэний чи ард нь одоо энэ амар том монопол компаниуд байдаг. Тэгээ эдгэр чинь бүрэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаануудыг нь худалдаад авсан байт юм байна. Тэгэд одоо энэ нүүбийн байгууллага чинь ч хүртлийн талаар дуурах ирэхгүй байд юм байна. Тэгээ эмчнэрийн тэр том хэдэн жил сургууль сурж байгаа тий бакалавр магистр хамгаалж байгаа одоо доктор болж байгаа. Тэдний тэр сургалтын систем дээр нь энэ хүний биеийн бүтэц тэгээд тэр эмийн найрлага тийм одоо химийн найрлагаа илүү үзэхээс биш энэ сахар хүний биед яг яаж нөлөөлөд байна энэ сахараас болж өвчлөл үүсэт байна гэдэг тухай төдийлөн кредитийн тэр судалгаагаар сургуулийнх нь тэр програмд нь орж ирээгүй байд юм байна. Тэгээд энэ сахар гэдэг юм чинь ерөөсөө дэлхийн нийтийг хамарцсан хүн төрөлхтний одоо дээрээс ингээ хөмрөөд авцсан юм том хар донтолт гэдэг шиг ерөөсөө ингээд бүгдийг хөдлөж идэг ийм амар том систем байд юм байна. Тэгээд энэ сахараас одоо би өөрийгөө гаргах гэж хичээж байгаа маань бол ерөөсөө 30 хоногоор хийгээд болчдөг зүйл бол ерөөсөө биш байна. Энэ бол ингээд асар том тарих угаалт, асар том систем, асар том ийм зүйл байт юм байна. За тэгээд энэ хамаарлаас гарна гэдэг маань бол ерөөсөө боломжгүй зүйл бол биш. Би тамхинаас гарч чадсан. Ансууруулах хар тамхинаас гарч чадсан. Тамхинаас би гарч чадсан. Яагаад би сахараас гарч чадахгүй гэж. Тийм үстэй. Тэгээ энэ дээр бол хүмүүс тэгж байгаа би ингэж хэлж байгаа хүмүүсийг маш олон сонссон. Би одоо өөхний хооронд дуртай юм идэж байгаад өхнө. Би одоо хөгшөрсөн тамхи архиа татжгаад архиа ууж байгаад өхнө гэж хэлдэг хүмүүсийг би зөндөө харсан сонссон. Тэр хүмүүс энэ хойж үлдэж байгаа хүмүүсээ бодохгүй байгаа байхгүй. Үр хүүхдүүд чинь ингэж бууж өгөхийг танаас сурж байгаа. Тэгээд таны үр хүүхэд яг тань шиг за би архинаас гарна гэж байх. За би тамхинаас гарна гэж байх. Тэр архи тамхиа дуртай юм идэж байгаа л өхөн гэл яг тэр үгийг чинь давтаад хэлээс суу штт. Тэгтэл би одоо яагаад ингэж тэмцээд байна вэ гэхээр өнөөдөр би энэ донтолтондоо бууж өгөхгүй байж дараа нь миний үр хойж хүүхдүүд донтолтонд бууж өгөхгүй байж сурна. Тэд нар бас тэгж тэмцэнэ. Тэгээ энийг бол манай өвөө маань надад бол харуулж исэн. Манай өвөө бол маш тийм ухаантай номын хүн байсан. Бүрэн дүүр номын сантай. Тэгээ би жоохон байхад манай өвөө маань бол нөгөө залуу насндаа тухайн үед чинь бол тамхи бол хүний эрүүл мэндэд сайн хамгийн мундаг том баячууд одоо элитүүд нь тамхи татдаг ухааны тийм сурталчилгаа хийдэг байсан үед амьдарч исэн хүн шүү дээ манай өвөө чинь. Тийм учраас тэгээд өөрөө тийм дарга хүн байсан. Тэгээд тамхи одоо тэр ганс манс те янз бүрийн ингээд юм гой юмнуудыг ингээд хэрэгэлдэг байсан. Тэгтэл ингээд хөгшөрсөн байна биеийн муудаад, уушг нь муудаад, зүрх нь муудаад тэгээд эмчнэр бол за энэ яг тамхи бол бас энэ өвчлөлийн шалтгаан бас том хүчин шалтгаан мөн байна. Тийм учраас та тамхи бол таныг одоо ингээд маш хурдтай
өвчлөлийг чи хөндрүүлж байна. Тийм учраас ер нь бол ингээд таны нас бол ойрхон болцсон байх шүү те. Гэт тэгжсэн. Тэгээд өвөө бидрийг ингээ хараад за өвөө нь бол ерөөсө 2 3 жилээс ч гэсэндээ насаа уртасгах хэвээр юм байна. Тийм учраас өвөө нь одоо тамхинасаа гарна гэд. Тэгээ сүүлийнхаа хэдэн жилүүд дээр өвөө маань бол ингээд зүрхэн муудсан, уушгин муудсан байсан ч гэсэндээ би хөгшөрсөн өөхөхийн хооронд би тамхиа татчихад өхнө гэж өвөө маань хэлээгүй. Өвөө бидний төлөө тамхинасаа гарсан. Өвөө нь 1 2 жилээр ч гэсэн илүү амьдрий гэд. Тэгээ сүүлийн жилүүдэд өвөө маань тамхинаас гарч чадсан. Тэгээд өвөө маань илүү олон жилээр амьдарсан. Тэгээд тэр хэдэн жилээр амьдрах хугацаанд бол бидэрт надад би бол одоо маш жоохон байсан. Ачин байсан. Тэгэхэд надад өвөө маань амжаад би амжаадахыг гээд надад монгол бичиг зааж өгсөн. Ном уншихыг зааж өгсөн. Маш их тийм ухааны, оюун ухаанд хэлэх тэр зүйлүүдийг хэлж ярьж өгдөг байсан. Түүх. Тэгэл тэр өөрийнхөө уншсан ном зохиолоос ярьж ингэж тэг өвөө маань тэр жилээ ингэж уртсгаж тэ амьд байх хугацаагаа тамхинаас гарснараа уртсгаа зогсохгүй ач 30 нартаа монгол бичиг үсэг ном хэлж өгч ингэж байж исэн. Тэгээд тэнчэнээс одоо ингээд би юу сурсан байна вэ гэхээр альва донтолт тэ энэ зүйлд бууж өгөх биш хідэн ч настай байсан гэсэн. Гарч болно, тэмцэж болно, амьдралаа сайжруулж болно. Тэгээд ном унших хэрэгтэй юм байна. Тэ зөв зүйлд суралцаж хөгжих хэрэгтэй юм байна. Хідэн ч настай байсан гэсэн хүн шин үсэг, ном, бичиг, хэл, соёл сурж болох юм байна гэдгийг бол манай өвөө надад өөрөөрөө ингээд тэ 80 гарцсан хөгшөрсөн хойноо бол ингээд үлгэрлэж харуулсан. Тэгээ тийм учраас би бол одоо энэ бас бүх донтолтуудаас би бас гарч чадна гэж өөрийгөө одоо ингэж итгэвчүүлж мотивашн те синхрүүлж ингэж итгэл найдвараа бол бас гаргаж авч байна. Тэгээд одоо энэ сахараасаа бол сахартай бол би одоо ингэ тэмцэж байна. Тэгээд энэ сахар гэдэг зүйл бол миний бодсон шиг тийм амархан зүйл бол биш байна. Энэ бол бас чанга байна. Гэхдээ тэглээгээд одоо дуртай юмаа би эзээр за харлаа гэд ингэж орхихыг хүсэхгүй байна. Би одоо энэтэй хэдэн жил тэмцэх ёстой юм. Тэр чинээгээр нь тэмцсээр байх болно. Ялан дийлэх хүртлээр би энэ сахартай бол тэмцэх болно. Тийм учраас одоо та нар маань ч гэсэндээ бас энэ муу донтолт нь сахарын донтолт энэ архины донтолт энэ тамхины донтолт энэ мансууруулах бодисын хамаарлаасаа бууж өгөх биш та нар маань гараарай чадаарай гэж бас өрөөе. За маргааш имчилгээр явуулъя баяртай.